2026-аас 2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил манай цэцэрлэгийн хувьд одоо өнөөдрийн байдлаар 60% гүйцэтгэлтэй явагдаж байна. За эцэгчүүдэд хандаж хэлэхэд бид хамран сунгах тойргийнхаа хүүхдийн бүртгэлийг 2024 оны буюу одоо 2 настай хүүхдийн бүртгэлийг 8 сарын 22, 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөд ажиллаж байна. Тэгээд нийт багш ажилчид маань өнөөдрийн байдлаар бүрэн ингээд ажилдаа орсон. За ажлын гүйцэтгэл бол ингээд 60 гаруй хувьтай явж байна. Тэгээд эцэгчүүд маань хүүхдийн бүртгэл дээр юуг анхаарах вэ гэхээр нэгдүгээр Монголын системээс хамран сургах тойргийнхоо буюу оршин суугаа газрынхаа лавлгаа мэдээллийг нэгдүгээрт бүрдүүлнэ. За хоёрдугаарт бол төрсний гэрчлэгнүүдийг канондж бэлэн болгоод за ингээд эцэг эхийн иргэний үнэлгээг мөн канондж авчрах ийм баримтуудыг бүрдүүлэх байгаа. 21-ээс 22-ны өдрүүдэд зохион байгуулалтаараа бид 9 цагаас орой 17 цаг хүртэл ажлын цагаараа бүртгэж дуусгах байгаа. Орон нутгийн хөрөнгө оруулалтын сангаас манай дээр нэлээдгүй хөрөнгө оруулалт оржсэн. За энэ дээр бол хяналтын камерыг бид ийж бүрэн шинжилсэн байгаа. За мөн өнгөрсөн 7 хоногт бид тоног төхөөрөмжүүдээс бас нэмэлтээр ангиудаа аяг тавг шарагч, аяг тавг угаагч гэх мэт ийм тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж авсан нь бол биднэрт багш нарын ачааллыг бууруулах нэгдүгээрт, хоёрдугаарт аяг тавны ариун цэвэр эрүүл ахуйн нөхцөл байдлыг хангахад бас нэлээд ийм үүрэг ач холбогдолтой хөрөнгө оруулалтууд болоод байна.